За сайн байцгаана уу? 2025 оны одоо нөгөө UB марафонд оролцохоор бэлдэж байгаа хүн байна гэхгүй. За би 2025 оны UB марафоноор хагас марафонд орохоор бэлдэж байгаа. Тэгээ энэ болохоор одоо миний 3 дахь яг хагас марафон. Хамгийн анх удаа бол би яг Тайванд оролцож исэн. Хоёр дахь нь болохоор 2023 оны UB марафон. Тэгээд энэ удаа болохоор UB марафон 2025-д 3 дахь удаа орох гэж байгаа. 3 дахь удаа орох гэж байгаа. Тэгээд энэ удаагийн марафоноор болохоор ер нь нэлийн үзээтэй бэлтэж байгаа гэх юм уу. Өөртөө нэлийн ер нь бол тулаад нэлийн тулж ер нь бол ажиллаж байгаа. Тэгээд энэ удаагийн бэлтгэл дээр яагаад ч юм ер нь би ер нь гүүх айгу дуртай байхгүй. Тийм болохоор ер нь бол марафонд ордог. Тэгээд гүүх ингээд дуртай ч гэсэндээ энэ удаагийн бэлтгэл дээр яагаад ч юм мэдгүй нэг юм яг тэр нэг гоё гүүх хүсэл эрмэлзэл маань жоохон унтсан байгаад байгаа. Тэгээ бараг хүчээр шахуу ер нь бол гүүх ёстой гэл тэгэл ер нь бол гарч гүйж байгаа. Гэхдээ яг нөгөө нэг яг нэм зорилго тавиад бэлдэж байгаа болохоор одоо ямар зорилготой хүрэх ёстой гэдэг одоо гин дургуйч хийсэн хамаагүй ер нь бол хийж байгаа. Тэгээд тэр маань ч гэсэндээ ер нь бол бас өрнөлөөгөө өгч байгаа. Хамгийн гол нь тэгээд тууштай бөгөөд цахилгаан баттай байх хэрэгтэй. Тэгжиж ер нь бол хүн яг зорилготой хүрнэ. Тэгээд зорилготой хүрэхийн тулд ингээд тухайн өдөр ч юм уу гүүх ямар ч хүсэл сэтэл төрөхгүйсэн ч гэсэн тэр нь бол тэгэл гараал гүйж байгаа да. Тэгээ одоо ч гэсэндээ гүүх гээд бэлтэж гин. Одоо болохоор UB марафон болоход өнөөдөр 5 сарын 10 тэгэхээр яг 2-7 хоног дутуу байгаа. Тэгээд одоо бол ер нь бол жоохон уртын гүйлт рүүгээ орцсон байгаа. Одоо өнөөдөр 5 км гүн тэгээ маргааш болохоор яг уртын гүйлт гүйж эхлэх байгаа. Тэгээд маргаашийн гүйлтэнд бол миний сэтгэл бол бэлэн байгаа. Гүүх явц гүйсний дараа одоо авдаг мэдрэмж бол ямар байдгийг мэднэ. Тэгэхээр тэрэндээ бол бас баяртай байгаа гэх юм одоо excited байна. Тийм байна одоохондоо. Тэгээд энэ 7 хоног бол яг би бүтэн хоолн дээр амар сайн анхаарсан. Миний яг энэ удаагийн марафонд орж байгаа зорилго болохоор хоолн дээрээ давхар сайн анхаарад өмнөх мөнхүүд дээр болохоор яг би үнэхээр яг миний сэтгэл санаа бол өмнөх марафонуудыг ингээд давж гарсан гэж юу нь бол харж байгаа. Яа тэгэхээр өмнөх марафонууд дээр бол сэтгэл зүйн ихтэй айгүй бэлэн байсан. Хоёр тэгэхээр бол нөгөө хоолн дээр бол тийм амар сайн анхаараагүй. Тэгэхээр жоохон нөгөө нэг биеийн одоо марафоны дараах биеийн жоохон болчин масны ч юм уу энерги уналт юу нь бол надад мэдрэгдэжсэн. Тэгэхээр энэ удааг явах дээр бол одоо өөрийнхөө мэрэгжлийг ашиглаад хоолн дээр бол айгүй сайн анхаарч байгаа. Тэгээ хоолн дээр анхаарах бол бүр яалтчгүй шал өөр байдаг. Тэгээд энэ удаа ч гэсэн надад айгүй сайхан мэдрэгдэж байгаа. Тэгээд хоолныхан талаар гоё илүү дэлгэрэнгүй ярина. Тэгээд энэ 7 хоногийн миний хоолны ер нь бол төлөвлөлт бол илүү одоо илчлэгээ нэмэгдүүлээд уургаа нэмэгдүүлээд тэгээд өөх тос болон нүрс усаа ер нь бол яг хэмжээнд барьсан байдалтаар ер нь бол явж байгаа. Тэгэхээр уургаа нэмэгдүүлэх бол яалтчгүй булчингийн мас нэмэх. Тэгээд өөхний масаа хасахад дээрээс нь энерги авахд бол яалтчгүй айгүй хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр энэ хоолны дэглэм яг өөртөө 3-7 хоногийн хоолны дэглэм зохиогоод meal plan буюу хоолны ингээд төлөвлөлт гаргаад тэгээд тэрнийхэн дагуу явж байгаа. Тэгээд энэ дээр бол яг уургаа ихсгсэн. Тэгээд килокалори нэмэгдүүлсэн. За энээсээ дагалдуулаад бас бусад юмнуудаа бас нэмэгдүүлээд явсан. Тэгээд уургийн эргэлөө өндөр байх бол яалцчгүй булчинд бол айгүй мэдрэгдэж байгаа. Тэгээд одоо ингээд баг ч гэсэндээ миний мөр болон урууны хөлний булчингуудын ялгаралт айгүй сайхан болсон. Нэмээд одоо нөгөө өөхний мас ч гэсэндээ ер нь бол бас нэлийн хасагдж байгаа юм шиг надад ч гэсэн уус мэдэгдэж байгаа. Тэгээ гүүхэд айгүй хөнгөн байгаад байгаа. Гой өөрчлөлтүүд ер нь бол гарсан. Тэгээд нэг гоё дараа нь дэлгэрэнгүй ярина. Тэгээд одоо би гарч гүйлээ. Тэгээд дараа нь гоё
саяны юмнуудыг хоолтон дээр ямар байсан, гүйлт дээр ямар план гаргаж байгаа талаараа илүү дэлгэрэнгүй ярина. Тэгээд stay tuned.